одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлдээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно. За сайн байцгаана уу? Энэ удаагийн маань дугаарт Эдогава Рамбо гэдэг Японы триллер, детектив зохиолчийн Сүүдэрт гэх альбом хүн саналгээ бидний мэдхээр номуудыг орчуулсан мөн зохиолч Дашмуг ах маань хүрэлцэн ирсэн байна. Эд өдрийн мэнд хүргэе. Тань ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Таны уран бүтээл өндөр гайгүй. Уран бүтээл чинь дандаа хийж идэг. Юм шиг мөртлөө яг хийгээд дуусчихаар бас нэг хэсэгтээ завсралдаг тийм зүйлтэй. Одоохондоо л тэгэл завсралчаалаа гэж. Би таны нэг постыг харж ирсэн юм аа. Орчуулга хийхгүй гэж бодож аваад Сүүдэрт гэх альбом гаргацсан гэдгсэн пост байсан тий. Би дахиж орчуулга хийхгүй ч гэж бодоогүй юм л дээ. Тэгэж хэлээгүй л дээ. Дам хэлнээс дахиж орчуулга хийв. Би нөө Япон хэл мэдэхгүй болохоор одоо тэр чинь англиас дээр нэмээд оростой харьцуулж хад орчуулж байгаа юм да. Тэгэхээр аль аль нь тавал хэлний орчуулга болж байгаа. Тэгээд өмнө нь хийсэн дам орчуулгуудаа бодохоор ер нь жоох эмээгээд яг орчуулга хэмнэдэг бол тэр зохиолчоо тэр зохиолыг үг бүрээр нь тэмтэрч байгаа ялгаагүй зүйл байдаг. Тэгээд нэгэн хүн тэмтрээд болгоцсон дахиад тэмтэрнэ гэдэг бол бас зарим талд алдаа их гардаг. Тэр алдаануудаас айгаад тэр алдаанууд заримдаа ихтэд ирэхээр орчуулгын чинь маш их мууддаг. Тэр зохиолыг баг орчуулахгүй байсан. Арай дээр ч юм уу гэж бодогдохоор юм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр тэрнээс эмээсэн гэх юм уу. Детектив триллер дундаа Эдогава Рамбо гэдэг энэ зохиолч байгаа штэ тий. Яагаад заавал Эдогава Рамбо бэ? Тэгэхээр яг надад Рамбо таалагддаг зохиолууд унших дуртай. Өөр нэг юм гэх юм бол Рамбо бол одоо л Японд сонгодог бол гэж тооцогдож байгаа. Японы детектив триллер зохиолыг үндэслэгч гэж тооцогддог. Дээр нэмээд манай Монголд ийм төрлийн зохиолууд маш их ховор орчуулгад чиглэгддэг. Ховор орчуулгад чиглэгддэг дотроо залуучуудад маш их сонирхолтой байдаг. Тийм урлагийн төрөл зүйлд энэ Рамбогийн зохиолууд маш их хамаарат байх шээ. Кул гэж ярьдаг. Тэр кул зохиолуудад хамаарат байх шээ. Тэгээ ер нь бол аль ч утгаар утсан Рамбогийн зохиолуудын тэр стил энтриг бид нэр яг уу ярихтаа бол нэг онлын төвшөнд онлын мэдлэгээр яриад идэг. Жишээлбэл садомазохизм гэдэг зохиолоо урсгалаа дэлгэд яриад гэсэн мэтлээс жинхэнэ садомазохизм уншаа үзээ. Кино бол үздэг юм шиг байна. Кино л харсан юм. Чөлөөт байгаа учраас надад дэс. Спортоор бол мэддэг. Яахаараа садомазохизм байд. Яагаад гэдэг юм. Адыг нацх жишээ авч байгаа. Тэр юм дээр ядч нэг жишээ нь байж ивэл хэрэгтэй бол тэр нь энэ юм байна. Ингэдэм биш үү? Ингээд садомазохизм болоод идэм биш үү? Ойлгодог байдал. Өөрийнхөө амьдрал дээр уншигч жишээ авч ойлгож байна. Эсвэл төвөгтэй зүйлтэй. Тэгсэн дээр бол бэлэн зохиол маш илүү таата бололцоотой болоод илүү хялбархан айтайхан байх бол тийм бүхэл. Тэгэхээр ийм санаануудын үүднээс л Рамбог сонгож авсан юм л да. Ямар ч утгаараа бол урлаг гэдэг маань өөр тогтнод шууд байгаа. Нийгмийн оюун санааг аль нэг тийш нь уурсгах хөдөлгөөнд оруулах тийм зорилттой. Тэр оюун санааг хашаад байгаа даалгуудыг ямар нэгэн байдлаар эвдлэх, сүйтгэх тэр бол урлагийн үндсэн мөн чанар нэг баг үүрэг юм шиг байна л да. Тэгдэж хөдөлгөөн үрэлцэн үүсдэг. Тэгээд хөгжил дэвшил гарч ирдэг. Хүний нийгмийн гिचл явдаг шиг. Тэгэхээр энэ одоогийн Монголын нийгэм бас ямар нэгэн байдлаар маш их муухай тогтмол шинж чанартай болж байна л да. Оюун санааны хувьд биш байж магадгүй. Гэхдээ нийгмийнхаа байгууллагын хувьд нэг мөнгө хөөцөлтөө ер нь одоо юу гэдэг юм да.
хитрхий тийм өдөр тутмын амьдралд орооцолсон байдлаараа тэрнийг зад зохиод ямар ч хамаагүй аргаар зөв буруу гэж арга гэж тэнд байж болохгүй болчиход байгаа юм л да. Хамгийн түрүүнд зад зохих хэрэгтэй. Тэр тогтношоод байгаа юм. Аль нэг тийш тэр нэг сэтгэлийг урсгах хэрэгтэй. Тэрний дараа хайсан залах яаж ирэх вэ гэдэг бол өөр асуудал байна. Би бас нөгөө нэг жилийн өмнө хүн сандлыг уншсан. Тэгээд анх нөгөө нэг трейлер зохиолоход уншсаахгүй. Тэгээд таалагдаад баг өдөртөө суугаад ирээ салж чадахгүй юм шиг дууссан. Тэгээд яг нөгөө сүдэрт гэх альбом Эдога Барамбогийн дахиад тэр ном орчуулсан. Яг уншигчийнхаа хувьд баяртай байсан. Тэгээд бас өдөржингөө зурлаж ярьж байгаа л салж чадахгүй жаа дуусгасан. Тэгээд сүдэрт гэх альбом энэ нь тийм номноос ингээ 3 үлэг багтаад орсон юм болов уу? Эсвэл та шиж байгаа хэрэг сонгоод ийм ном байт юм аа. 1952 онд байна уу? 56 онд байна уу? Би гоныг санахгүй. Англи хэлээр хэвлэгдсэн Эдгар Аллан По амт ахуй цагтаа англиар орчуулсан юм уу? Тийм нэг Японы уран сэтгэмж адал зохиолуудын төвөр гэсэн тийм нэртэй ном байдаг юм аа. Яг номныхоо нэр үгсэн санахгүй. Тэр ном 7 өгүүлэлттэй. Тэр номны 7 өгүүлэлгийн 2-ыг би хасаад орхиод 5-ыг орчуулад хүн сандалд оруулсан. Хүн сандал бол 12 өгүүлэлт. Тэгээд энэ дээрээс өөр нь англи хэлээр орчуулагдсан Рампогийн бас өөр нэг төврээс 2 өгүүлэг аваад орос хэлээр орчуулагдсан Рампог төврээс аваад ингэж орчуулсан. Тэр 2 хасагдсан өгүүлэг нь орхигдсон өгүүлэг маань одоо энэ сүдэт гэдэг альбомд орсон 2 өгүүлэг. Тэр 2 аршанчээр авгалтай хайр юм баг. Яг яагаад оруулаагүй тэрийг бүгднээр нь орчуулж байгаа юм бэ гэхээр өнгө хийсэн арай жоох өөр байсан. Авгалдаа бол цэвэр садам зэхээс зөвхөн 2 аршанчээр бол нэг тийм хөнгөн юм шиг надад санагдаад болохгүй. Тэгээд би зүгээр яг илүү адлын илүү детектив байдлын хөөгүүд хүн сандлыг хийсэн. Тэгээ сүүлд нь бол хоёрыг энэ номд оруулсан. Яг энэ Рампогийн сүдэрт гэх альбом Японы нинжу гэдэг юм. Нинжу гэдэг бол нэг тийм сүдэрт амьдардаг, хэм сүдэрт оршин байдаг, сүдрээс гарч ирж хүнийг хорлдог, мангасыг хэлдэг, чөтгөр альбом хэлдэг тийм юм. Тэгэд энэ бол Рампогийн хамгийн алдартай тууч. Рампоч одоо 20 гаруй бот уран бүтээл хийж үлдээсэн гэдгээс хамгийн алдартай хамгийн их олон хэлээр орчуулсан тоочуудын нэг л байна. Тэгээд энийг орчуулвал зүгээр юм болов. Энэ зохиол маань ч гэсэн өөрөө яг Японы утга зохиол судлаач нар, шүүмжлэгч нарын Рампог тодорхойлоод өгдөг тэр тодорхойлолтод маш их таардаг зохиол юм л да. Рампог бол Японы утга зохиол судлаач нар эро горо нансенс гэж тийм өөр ингэсэн мөн чанартай урсгалыг үндэслэсэн гэж томьёолдог, тайлбарладаг. Тэгээд тэрэнд л одоо дээд зэргээр таардаг тийм зохиол. Тэгээд тэрнийх нь үлгэр жишээ одоо тийм тэгэхээр тэр жишээ ийм юм байт юм байна гэж л харуулах тийм санаатай орчуулсан юм л байна. Зүгээр трейлерийнхээ хувьд бол энэ бол харьцангуй эрт үеийн трейлер штэ. Нолгуулгээд энэ зохиол маань 9 жилийн настай зохиол 28 онд байна уу хэвлэгдсэн. Анх хэвлэгдсэн. 27 онд байна, 28 онд анх хэвлэгдсэн юм зохиол. 9 жил болсон зохиол. Гэхдээ жоох одоо бол трейлер бол энэс өөр төвшөнд. Илүү нарийн гэдэг юм, илүү адраматай, илүү адал шийдтэй болсон. Гэхдээ энэ зохиол маань өөрөө бичигдсэн арга барил маш их сонирхолтой. Магадгүй бачмын зохиол уран бүтээл сонирхдаг тэр залуучуудад ямар нэгэн байдлаар гарын авах болж байна. Тэгээ нөгөө хүн сандлын нэг санджаар хэлдэг өгүүлэлт гэмт хэрэг мөртөд детектив зохиолч нар өөртөө оролцоод ингээд хамтарч ажилладаг шүү дээ. Эдога Рампо өөрөө тийм гэмт хэрэгтний илрүүлэлт ч юм тиймд оролцдог байсан болов. Миний
уншснаар Рампо ерөөшөө тийм адал явдалтай амьдрсан биш. Дандаа л бичиг цаастай зурлаж исэн. Дэлхийн 2 дугаар дайны үед цэрэг татагтаачгүй шүү дээ. Гэртэл бичиг цаастай зурлалтаа сууж исэн шүү дээ. Япон үед дайтаж байгаа цэрэг татагч яваагүй л шүү дээ. Тэгээд гар хөлөөж ховорох хэсгэд гинтэдэг тийм юм байсан гэлээ. Их ягт юм ба элдэ янзын тийм юмд орооцолтгүй тийм томоотой амьдралтай юмд тийм юм байсан. Оюун санааны хувьд л маш адал явдалтай. Бүр толгоон дотор нь. Яг нь миний мэдж байгаа Рампо бол өөрөө детектив триллерийн донтон байсан. Барууны детектив триллерийг бол асар их уншсан. Зарим нь орчуулсан ч баг. Рампогийн өөрийн бичсэн Эдгар По, Чарльз Диккенс хоёрыг харьцуулж бичсэн эссе энэ төр хүртэл юм детектив зохиол гэж юу. Адал явдлын зохиол яагаад тийм байх шүү дээ. Иймэрхүү адлаар бичсэн эссенүүд зөндөө байдаг. Уран зохиолын эссенүүд шүү дээ. Өөрөө бол маш ихээр тэр барууны детектив, Франц, Англи детектив ялангуяа тэр үед л англи маш хүчтэй. Уран зохиол. Ер нь англи бол тэр үед дэлхийн номер 1 улс дэлхийн нөлөө бүхэхгүй байлаа шүү дээ. Тэрний нөлөөнд бол маш их хавтгаж байсан. Ер нь 1910-аад он гэдэг бол Япон байх уу үгүй юу гэдгийг шийдэгдэж байсан тийм цаг үе юм л да. Өөрөөсөө нийгэм нь аж үйлдвэрч шилжиж байсан. Хөрөнгөний нийгэм идүүсж байсан. Феодализмын цаад өсөрсөн. Тэгээд тэр үед барууны соёлын нөлөө Японыг бол ерөөс бүхэлдэн бүрдсэн байсан. Тэгээд тэрний эсрэг Японыг японч гэхээр нь авч үлдэхэд тодорхой хувь нэмэр оруулсан. Хүмүүс бол урлагийнхан төрсөн уран зохиолчд. Тэгээд тэр олон зохиолч нарын нэрийг хэлж байна. Руноска Акутагава ч юм уу, Нацуме Сасаки. Тэгээд энэ олон зохиолчтой зэрэгцээд Япон детективийг бий болгож чадсан, Япон триллерийг бий болгож чадсан юм гэдэг аваа. Өөрөөр хэлбэл хилээ авгаас, соёлоо авгаас. Одоо Рампогийн ямар зохиолыг аваад үзсэн Япон л бичсэн баг. Гэхдээ миний ойлгож байгаа бол тэр адал сэтгэлгээ гэдэг юм барууныхны тэр уран зохиолын тэр ур чадварыг өөр юм шүлээд боловсруулаад Япон болгоод тэгээд гаргаж ирж чадсан. Тэгээд эргүүлээд барууныхан зарчиж болж байгаа юм. Яг барууныхан тийм гот нүднээр зарч пөөх юм байдаг. Одоо ч гэсэн баруунд юмны тал дээр гайхал Рампо сонирхол маш их хачирхаж хүлээж авдаг юм даа. Рампо бол өөрөө англи хэлээр уншиж чаддаг мөртлөө бичиж юу яаж мэддэггүй тийм ээ. Тийм ном маань 56 онд хэвлэгдсэн. Нууцлаг адал явдал болон ерөөсийн төсөөллийн Япон зохиолууд төрсөн ном нэрийг тэгж орчуулсан. Рампо өөрөө англиар уншдаг мөртлөө англиар биш юм англиар ярьж чаддаг байсан. Одоо магтал дадлага байхгүй өдөр тутмын дадлага байхгүй. Тэгэж тэр үед интернет гэж. Тэгэхээр Рампо яасан гэхээр Джеймс Харрис гэдэг хүнтэй нийлээд өөрийнхөө 7 өгүүлэлт зохиолыг англиар орчуулсан. Джеймс Харрис гэдэг хүн Японд төрж өссөн, Японд амьдардаг хүн байсан учраас Японоор ярьж чаддаг, ойлгодог болохоос бичиж мэддэг. Нөгөө ханз юугаа баарддаг, утгыг мэддэг. Ханзтай тэр үед ханзанд авдаг. Тэгэхээр яасан гэхээр Рампо өөрийнхөө бүтээлүүдийг чангаар уншиж өгөөд нөгөөдх нь уншиж чаддаггүй. Японоороос уншиж чаддаггүй. Ханз мэддэггүй учраас тийм. Тэгэхээр уншиж өгөхөөр нөгөөдх нь нөгөө Джеймс Харрис нь уншиж дуулж ойлгосныгоо авчид англиар бичдэг. Англиар бичснээр Рампо толгод засдаг. Ингэж орчуулсан баг 2 жил гарсан гэж орчуулсан юм билээ. Тэгж орчуулж байгаад энэ 7 зохиолоо өөрөө сонгож ав. Энэ ном болгоод гаргацсан. Энэ номонд орсон бүх зохиолууд тэр хүн самталт байгаа. Дээр нэмээд энэ хоёр орсон. Тэр энэ өөрөө сонгоод орчуулж байгаа тэр зохиолууд чи Рампо нэлээд шилдэг зохиолууд тийм. Наацхан хөтлөс нэлээд мундаг зохиолууд гэсэн үг л дээ. Тэгэд триллерийн хамгийн гол шин чанарыг л Рампогийн зохиолууд маш их сайн хадгалсан байдаг. Явсаар байгаад хүрч байгаа зүйл маань хүнийг гайхшралт юм уу? Бидний ингээ өдөртм яриад ирлээд тэгэхээр шокнд орчихдог гэдэг тийм. Сүйтгэл номыг
нөгөө агуултай гэдэг үгсийг би бүр шокотаас ороод нэлийн юм болсон. Тэгээ бүр эрэгтэй эмэгтэй хүний хайр сэтгэл гэдэг зүйл бараг хилэлцмээр юм шиг тийм юм. Айгу надад амар шоконд орсон байхгүй. Таны хувьд яг анх уншаад уншиж байгаа ямар сэтгэл төрж исэн бэ? Бас киноч хүртэл хийжсэн юм лээ тийм. Агуулгаар хийгдсэн кино 2012 оны лөө Берлиний кинонадны алтан баага шагналсан байгаа. Гол дүртэн тоглосон эмэгтэй бас мөнгөн баага шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан байна. Яг оны бас 12 он шиг санагдаж байна. Гэхдээ тэр бол агуулгаар би яг тэр зохиолоор хийгдсэн зохиолын дагуу хийгдсэн кино биш. Тэр зохиолыг жоохон өөрчлөлт дайны эсрэг утга болгоод хийгдсэн кино. Гэхдээ аль ч утгаараа энэ бол ерөөсөө хүний мөн чанарын асуудал байдаг. Уран зохиол ерөөсөө хүний мөн чанарыг майждаг болохоос биш. Хүнийг тийм байх хэрэгтэй гэдэг номлол одоо сургууль хүмүүжүүлэхийн тийм үүрэгтэй зүйл багт биш шүү дээ. Яг үнэхээр надад эхлээд уншихад таалагдав. Одоо ч энэ зохиол надад таалагддаг биш л дээ. Тэгж бодсон учраас таалагддаг учраас нэг олигтой санагд хэрэгтэй зүйл юм шиг санагдав учраас би эхлээд хүн саналыг орчуулдаг. Хасцээ. Тэгсэн дараа нь бодоод исэн чинь хэрэгтэй санагдаад яагаад гэвэл үлгэр жишээ байхгүй. Юу яриад байгаагаа мэдэхгүй. Тэгэхээр юу яриад байгаагаа мэдэхгүй болохоор яг тийм баримжаа авахгүй болсон хүмүүс. Сайн дураараа амандаа орсноор нэг тийм сонир бичээд өгдөг юм. Сонир санаачлаад байдаг юм л та. Муу ч юм биш л ахалдаг. Гэхдээ зарим тохиолдолд бид нэг тийм баримжаатай байсан дээр бол дээр үед надад зохиолч одоо цадуугч арманыг бичдэг готын юм аах. Тэгж хэлжсэн. Ер нь бол хүн төрлөختөн уран зохиолын 140 гаруй сэдвийг л тойруулж бичдэг шүү дээ. Тэр 140 сэдв дууссан. Тэр сэдвүүдийг хайр сэтгэл үзээ ядалтч гэдэг юм уу, сайн муу ч гэдэг юм уу, инээд гуйдгар мөн гэх нэг 140 сэдвүүд. Тэр 140 сэдвүүдээр шин сэдвийн чадах юм бол тэр хүн суудаг бол. Гэхдээ тэр сэдвүүдийг яаж илэрхийлэх вэ гэдэг маань дандаа хүний мөн чанар дээр очиж толгойлдог хүний мөн чанар байдаг учраас. Тэгэхээр бид тэр 140 сэдвийг л дагдаг байх юм шүү дээ. Садомазохизм ч гэсэн тэр сэдвийн нэг л илэрхийлэл. Тэр илэрхийлэл дээр очихоор бид бас л тэр хүрээний дотор л одоо тодорхой ойлгоцтой болох хэрэгтэй юм шиг байна л да. Тэр тодорхой ойлгоцтой болвол арай ойлгомжтой болох юм да тийм. Тэгээ ойлгомжтой болоод ирэхээр дараа нь тэр зохиолч надад ийм бичих хэрэг байна уу гэж гэдэг юм тунгааж үзэж байдалтай болох юм эсвэл. Тийм уншигч ч гэсэн би нэг унших хэрэгтэй юм уу гэдгийг мэдрэх тийм ойлгох байдалтай болох. Тэгэд ийм л санааны үүднээс жишээ болгох гэсэн. Яа аль ч утгаараа байсан хүний тарихыг л ажиллах гэж л оролдоод байгаа юм л да. Тэгээд хүн болгоны тарих өөр заяатсан. Дэлхийн 5 тэрбум 6 тэрбум хүний тарих өөр заяатсан байх юм ч тэгэл. Хэрэг өнөхөр сэтгэх хэрэгжүүлэх гэж юм байдаг бол тийм. Асууж тэр тарих оюун байх юм бол тэгэл. Чи ингэж сэтгэх ёстой, тэгж сэтгэх ёсгүй гэж зааж болохгүй л юм л да. Тэгэхээр хамгийн боломжтой арга нь юу гэхээр ил тавьчих. Тэгэл одоо өөрөөсөө ийм юм байдгийг энэс чи өөрөөсөө гол харуулж яхаас өөр арга байдаг юм шиг. Би үл тэгж боддог. Тэгэхээр агуулдаа үйлдэл хамгийн эвгүй надад хэсэг нь надад юу гэж санагддаг вэ? Садомазохизмтэй биш. Ерөөсөө хүн цохрохоор яадаг юм бэ? Тэр л. Гэтэ энэ бол оюун санаанд болж байгаа үйл явдал. Ийм амьдрал дээр эзэж тохиолдохгүй тийм. Ийм нэг амьдрал дээр тохиолдуулах гэж зориуд өөр явах юм ч болдохгүй тийм. Гэхдээ энэс төрж гарч байгаа сэтгэгдэл тийм. Энэс төрж гарч байгаа мэдрэмжүүдийг зарим тохиолдолд бид нэр амьдрал дээр өдөр тутам мэдэрч байдаг. Тэрэндээ л авч байна. Тэр л давхцаж байгаа. Тэр давхцал нь зохиол уншигчийн сэтгэл хоёрын давхцаж байгаа давхцал тэр юмтай. Тэрний дараа юу болох вэ? Одоо тэр хүний өөрийн хүмүүжил, шашин, боловсрол тийм үү? Гэр бүлийн орчин тэгэл одоо юу хэлээд тийм зүйл явах.
л та. Та түрүүнээс нөгөө тухайн үед гадаадын ялангуяа Европын нөгөө соёлыг түрэмгийлж орж ирээд Япон тогтох уугүй юу гэдэг асууж байсан. Ингээд манай уран зохиолын Монголын уран зохиолын тийм аюул хэр нүүрлж гэж бодож байгаа. Тийм аюул Монголын уран зохиолд Нүүрлж байгаа. Ер нь бол магадгүй нүүрлэх магадлал байна. Гэхдээ Монгол хүний нэг сайхан чанар бий. Япон хүнээс илүү Монгол хүний нэг айхантай сайхан чанар. Япон хүнд ахгүй ч гэж хэлэх байх л да. Монгол хүн гүргэр. Тэ. Англиар great гэж хэлдэг. Тэгээд ер нь янз бүрийн амжилтанд хүрсэн хүмүүсийг сэтгэл судлаач нар судалж л дээ. Тэгэл янз бүрийн судлал амжилтанд хүрсэн хүмүүсийн гэр бүл эцэг удам ухсаа яс заншил шашин шүтлэг тийм үү өөрийнх нь ажиллах арга барил гэл ингээл бүх юмыг судлаад байсан. Тэгэл чухам юу хамгийн их төлөвлөж үзүүлдэг юм бэ? Энэ хүнийг амжилтанд хүрэхэд тэр түүнээс гадна энэ хүнийг өөрийнхөө ингэж оршин байхад юу хамгийн их нөлөө үзүүлдэг юм бэ гэж судлаад байхад хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл нь ерөөсөө тэр гүргэр зам л байдаг. Тууштай шаргуу зам. Монгол хүн бол хайрцангуй утгаараа их тийм төвчээртэй маш шаргуу. Яг бол байгаллаас нь ген кодчлаас уулгацсан төлөвлөл байдаг юм шиг байна. Дандаа байгальтай тэмцэлтэж идэг учраас тийм гүргэж байж чаддаг. Тэр зам байгаа цагт Монголын уран зохиол тийм амархан хүндэрчгүй байх уу? Тийм амархан хүндэрчгүй байх. Яг нь мэдээж тухайн тодорхой нэг цаг үед янз бүрийн тийм давлгаа гарч ирж байна. Одоо ч гэсэн тийм давлгаа л явж байна шүү дээ. Англид 18 дугаар зууны сүүлээс эхлээл давлгаас одоо за ялангуяа дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайн хоёрын хооронд бол давлгаас нь тэгээд дэлхийн 2-р дайны дараа ч гэсэн хүчтэй болж ирсэн. Эмэгтэйчүүдийн уран зохиол гэдэг нөгөө нэг янз бүрийн одоо сүүл телевизийн хэлбэр зураг шилжсэн нэг савнгийн дөөр гэж нэрлэдэг тийм мелодрамтай нэг хоёр уран баатартай хоорондоо ингээд байдаг. Тэгээд нэг гэр бүлийн юм байдаг тийм тэрийг уншаад байдаг. Ингээд тэрийг одоо бол Монголд тийм уран зохиол бол эд хүчээ авч ойлгомжтой тийм өчнөөнөр бишиж чинь хүмүүс ч эрэмжилдэггүй уншиж чинь. Тэр одоо буруу ч юу ах вэ? Нэг сайн биш нэ ойлгомжтой байна. Гэхдээ буруу юм байхгүй. Одоо дүүрсээ тэр хүмүүс хүндрэлт нь өөр ус үндэстэн бас нэг дайраад гараад явцсан. Үе шатан бид нар бас тийм нэг дайрч гарч ирэх ёстой байсан юм билүү. Тэгж байгаа энэ маань аянда нийгмийн хөгжлөөр ялгараал, шалгараал тийм үү тэр нь багсаал. Гэхдээ уншдаг хүмүүс нь алга болохгүй баг. Ингээл өөрөө Монголын уран зохиол нөгөө талаас хөгжиж байгаа. Маш их олон өнгө төрхтэй л болж байгаа. Тэгэхээр тухайн цаг үед аль нэгэн давмгайлж таарах. Аль нэг юм давмгайл явж л байгаа. Тэгэхдээ би бол Монголын уран зохиолыг тийм устгах хэмжээнд толтлоо юмтай нүүрлж идэх гэж юу бодохгүй. Итгэхгүй тийм. Аюулч нүүрлэх байх гэж. Тийм. Орчуулга хийхэд хувь хүн өөрөө нөгөө захиа тавцаал хийх болно шүү дээ. Цаанаа шаардах бүтээлч үйл ажиллагаа. Тэгэхээр таны тийм тогтсон цагт орчуулга хийдэг ч юм уу тийм үүсцэн тийм байдаг болов ер нь аль өдрийн аль цагаар илүү бүтээлч идэг вэ? Гэхдээ яг нь шүн өрийг суудаг биш. Тэгээд нэг тэнд слендерлистээс шалтгаалж бодоо бол өдөөс өмнө жоохон суудаг болчиход байгаа. Тэгээд янз бүрдээ ер нь улаараа суугаад байвал улаараа суугаад байдаг. Энэ тоожийг би нэг сар орчмын хугацаанд орчуулсан. Гэхдээ улаараа суугаад байсан бол би нэг 20 тоног л орчуулж өгсөн бэл. Дундуур нь янз бүрийн ажиллагаараа босч явсан болдог л байц. Би уг нь их орчуулагч хүний тийм хонгод өдөрт итгэдэг хүн л дээ. Тэгсэн хамгийн би сонирхолтой нь яагаад чи энийг орчуулад ихсэн чинь нэг л тэгэл их л эвтэйхэн урсаар гал тэгэл орчуулсан гал дуусгацсан. Их хурдан их хонгодтой орчуулсан. Тэгэхээр одоо бас тийм ирдэг ч юм уу. Тогтмол яг суугаад идэх тийм тодорхой цаг гэж хэлээд хэвчэндэгтэй энэ тоожиг орчуулгад бол өдөрт нэг 2-3 цаг тогтмол суусан л да. Ялаа өдөөс. Тэгээ шүүн суугаа бэлдсэн юм шүү дээ. Шүүн суугаар нь болчиход байна.
Шүүн суух болж байгаа. Уг нь бол шүүн орой суух дуртай. Харахгүй болохоор тэрнийхээ гэлээ ясаж авсуучдаг байсан. Таас нөө орчуулагчаас гадна өөрөө зохиолч. Тэгээд өөрийнхөө бүтээлийг торих цаг юм боломж тань одоо ихэр болж Америкт байгаа гэсэн тий. Яг биччихэл үүд хамгийн гонигтай би өөрийнхөө бүтээл жоохон эргэлзээд идэх байхгүй. Эргэлзээд жоохон тэ. Юу гэдэг вэ? Голоод идэг гэх юм. Тэ надад таалагддаг байхгүй. Тэгээд нэг их суртай болоогүй санагдаа. Тэгээд бичээл цааш шийдчихтий. Нэг ядаж 6 сарын дараа магадгүй жилийн дараа дахиад нэг харах. Уншиж болмоор ч юм шиг. Надад өөрт нь шинж юм шиг санагдчихвэл зүгээр санагддаг. Зүгээр болж байгаа юм болов гэж боддог учраас. Тэр бичсэн юмудаа нэг их дахинд хурдан хөвлүүлээд байх сонирхол муу л та. Тэгээд би чинь одоо уртын бичиж чаддгүй. Ягаад ч уртын дуургүй юм бол битггүй. Гэтэ хөвлөлийг батдаг бүтээлээ таны бүтээлийг хүлээж авах юмсанд байгаа. Гэхдээ одоо зарим нэг нь хөвлөлтөл үйдэг шүү дээ. Гэхдээ би ч өөрөө бас триллер бичээд байдаг юм биш үү? Зүгээр л тэгвэл за уран миний өөрөө бичиж байгаа гэхээр юу гэдэг. Тэгээд баг санаанд орсон бичдэг юм аа гэж хэлж бол мангар сонсогдох тий. Триллер төрлийн зохиололт юм бичиж гэж боддог юм тий. Одоо мэдгүй бодогдвол бичихэл багт. Тэр чинь тэгэж тодорхойлоход хэцүү шүү дээ. Би ямар зохиол тим юм зориулж бичиж гин гэж бичдэг болохоор үнээр мэдэхгүй байна. Орчуулга бол тодорхой тэр нөгөөд энэ зохиолууд маань хэвлэгдээд гарчихсан шүүмжлэх судлааснаар тодорхой хэмжээгээр үнэлт өгсөн. Уншигчид тодорхой хэмжээгээр өөрсдийн санаа бодолтой болсон. Энэ зохиолын талаар санаа бодолтой болсон. Энэ зохиолууд байгаа учраас тэрийг бол ийм зохиол, ийм төрлийн зохиол гэж ярьчихвал. Миний бичиж байгаа юмыг одоо шүүмжлэх судлаас нь уншигчл тэгж үнэлэх хэрэгтэй болгож би өөрөө за ингэж байгаа одоо триллер бичнэ, ингэж байгаа одоо детектив бичнэ, ингэж байгаа одоо тим бичнэ гэж бичнэ гэдэг юм бол ойлгохгүй санаад ч байна. Та өөр улсаар триллер зохиолчдын намайг орчуулж бодож байна. Одоо жоохон бас триллерээ орчуулж залхаад байна. Тэр нээд триллер чинь бас тим одоо юу гэдэг. Амар биш хамаагүй юу гэдэг. Монгол хүнд наалдаж муутай. Тэгж хэлж байна. Тэр триллер тас нэг тийм. Өөрийнх нь баримталтай тэр триллер өөрийнх нь шинж чанар шалтгаалаад явцсан байт. Тийм. Детектив гэсэн явцсан. Баг журын тав бичигддэг зохиол шүү дээ тийм үү. Детектив бол гарцааг бол ог баримтлах бол юм болдог. Хамгийн сүүлд муу талын баатрыг барьж авах болтгүй. Устгаж дарахгүй бол болтгүй тийм төрөл зүйл шүү дээ. Тэрийг бас тайлал байхгүй болтгүй. Тэрийг бас нэлээ тийм төлөвлөгөөтэй тийм бичих хэрэгтэй. Яавал юм байдаг шүү. Тэр байдлаараа ч бол зэрэглээс наалдчихгүй би. Тэр маш олон одоо триллер, детектив, фантастик хүмүүстэй зохиолууд өгдөлсөн. Баруун ч тооноор хэвлэгддэг болохоор үнэхээр маш их шагшин гайхаж одоо цоройж цохойж гарч ирснийг л орчуулахгүй болоос тэр их цаасан овог уншаад өөрөө шигшиж аавна гэдэг бол бас нэлээ их хөдөлмөр болсон л та зөвхөн орчуулгын төл дээр бүгдийг уншина барагдахгүй. Энэ трейлер детектив зохиолчдаас тийм логистик толгой сайдах хэрэгтэй биш санагдаж байна. Эдгээр рампогийн тараа ярэ тэ. Яг хүний нөгөө надрын сасан чинь тэ эдийн засгийн сургуулийг онд дүнтэй төгсөн гэх юм нэлээ. Толгой сайдах хүн энэ төрлөг баг бичих баха тэ.
Гөөд мэдхгүй ингээд детектив зохиолыг бол хүмүүс янз бүрийн хүмүүс бичсэн байдаг. Хамгийн миний ажигс нар хамгийн онцлог шинж чанар нь энэ детектив бичсэн хүмүүс өөрсдөө детектив рүү сэтгэлээсээ дуртай байдаг. Маш их детектив дуртай байдаг. Бүгдээрээ би нэг юм мэддэг. Шилдэг сайн детективийг мэдэрдэг тийм. Өөртөө детектив их үнэнч уншигч байдаг. Тэр үрийн амьсгалсан тэгжижлээ баг. Тийм. Яг зүгээр энэ далимд ярихад урам зохиолыг амьдралын субъектив тусгал гэж ойлгох хүсэлтэй хүмүүс Монголд тэгж ойлгоод байгаа уншигч нар Монголд их баширцсан санагдаад байна. Харамсалтай тийм биш шүү л гэж хэлмээр байгаа юм л да. Амьдрал урам зохиол амьдралын субъектив тусгал биш. Байгч боломжгүй. Шал өөр сэтгэлгээнээс гарсан тийм зүйл амьдралаас гарсан зүйл биш. Тэгэхээр нэг субъектив тусгал гэж ойлгохоор нөгөө онцгойлог ойлгож байгаа буруу тавьчих гэж. Тэгэл яг хөө субъектив тусгал гэж ойлгоход коммунизм үүдчих. Урам зохиол хүмүүжүүлэх үүрэгтэй урам зохиолоор дамжуулж хүний хүмүүжүүлж олон тарихын ухааж болно. Урам зохиолоос бол сайн сайхны жишээ авах хэрэгтэй ч гэдэг. Урам зохиолоор ийм юм байна гэдэг. Янз бүрийн сонин үүрэг хариуцлага урам зохиолоор бол туурын баримт байх хэрэгтэй ч гэдэг. Ийм гаргаж тавьж. Ингээд энэ нийтнэртэй ийм зүйлс гаргаад ирэхээр энэ томьёол ноттой авч тааруулах гэдэг оролдоод эхэлдэг. Тэгээд нөгөөд нь байхаа болчихдог. Нөгөөд нь таарахгүй байхгүй яаж ч оролцсон. Таарахгүй байхыг нь яадаг байсан гэхээр таарахгүй энэ гажим энэ буруу юм ерөөсөө байж болохгүй нэг устгах хэрэгтэй гэдэг. Тэгээд л уран зохиолыг ойлголт. Задраал шалгуур болчих болов. Худлаа болчих. Одоо бол тийм байхгүй болцсон. Яг уу янз бүрийн тодорхой чиг баримжааны асуудал онлайн шүүмжлэгч нарын ярих ёстой тийм онлайн тодорхойлолтууд бол байх хэрэгтэй байна. Тэгж тодорхойл болгоноор уран зохиолыг өөрөө хэмжих юм бол цаашаа хөгжихгүй л дээ. Хүний тархинаас гарч байгаа бодож байгаа хүний оюун бодлоос гарч байгаа зүйлсийг бид ойлээд байна шүү дээ. Янз бүрээр хитрхи хашаалж болохгүй юм л да. Чи яг ингэж бодох хэрэгтэй, ингэж бодоод ийм бодсоор аваа тийм төрөх хэрэгтэй гэж заавал бодлоо л да. Тэгж болохгүй юм л да. Тэгэхээр л бодлоо болчих. Нэг үйлцэж тийм болохгүй болчих. Нэг мөхч болцоож гэдэг нь тийм байхгүй. Хүний зүгээр л хүнийг сэтгэх тэр сэтгэлгээг хайрцаглах гэдэг шүү дээ. Хэрвээ итгэж хайрцаглах юм бол ямар нэг сэтгэлгээ авах гэдэг. Тийм бол. Уншигч хүний хавьд сүүлийн үед шимтэж үж байгаа юм уу эсвэл шинээр их таалагдж байгаа зохиолч. Хамгийн сүүлд би ч одоо юу шүү дээ. Монгол зохиолуудаас бол ташийн оюун чимээ орон ганц модыг уншлаа. Надад их таалагдсан. Яг ганц нэг алдаа янз бүрийн шүүмжлэх юм зөндөлөө тэгээд өөрөөр дөлөв дүнс ч гэсэн болтол хэлцдэг. Тэгэхээр чин тэгээд гадаадынхнаас гэвэл би юу шүү зүйл хоёр маш Орсын зохиолч Кир Булычев гэдэг Орсын их алдартай зөвнөл зохиолч үү. Тэрний хүүхдүүдэд зориулсан тийм адлын уран зөвлөлийн тоожууд гэдэг тэрийг унсан юм байна. Тийм та орчуулахгүй ч гэсэн Монголд одоо ингэ сүүлийн үед орчуулагдвал залуучууд хэрэгтэй юм да гэсэн бас орчуулагдаагүй гадаадын зохиолч нарын тийм бүтээлийг бодогдсон. Бодогдлгүй яг хөө. Тийм зохиолууд бий. Тэр зохиолуудаас зармаас нь орчуулагдчих байх шиг байна уу? Тийм. Жишээ нь
Гэхдээ минийхэр бол Умберто Экогийн Фукогийн дүүжин цаг монголоор орчуулах гэх сонирхолтой болно да. Эсвэл шидэт реализм гэж яриад байдаг. Энэ монголчуудад тэр одоо сонирхоод төрөлтөд ойролцоо гэж болох юм болов гэж бодож байна. Шидэт реализм зохиолдог орчуулал юм. Миний мэдхээр сүүлийн шидэт реализмын төлөөлөгч бол одоо энэ Салмар Рушди байх шиг байна. Салмар Руштигийн зохиолуудаас орчуулдаг үнэн болов. Тэгтээ бас тэр чинь найраа яриулаа тэр юутайгаа маш их өөрийнхөө соёл гарал үүсэлтэйгээ маш их холбоотой зохиолч л доо. Тэгэх гаралтай англи тэрний яадаг юм байна. Тэгээд одоо нэрлээд байхаар олон зохиолч байж олон стол. Триллер ихэд Америкт триллерийн хамгийн мундаг чуудын нэг тооцогддог Дин Кунц гэж зохиолч. Өчнөө олон триллер бичиж тавьсан. Дин Кунцийн зохиолууд бас нэг мөрч монголоор орчуулдаг болов. Дин Кунц бол Стивен Кинг Дин Кунц хоёрыг бол орчуулсан триллерийг хамгийн дан төлөвлөгч нар л гэж үздэг. Тань уу ер нь ингээд хүн сандлыг уншсан ч юм уу сүдэрт хэлбэг уншсан уншигч ер нь хэр холбогдох юм? Холбогд юм уу тэгээд та дахиад орчуулах уу гэж асуудгийг. Тэгээд нэг сэтгэлийн татсан сонирхолтой байдаг шүү. Ер нь яг үнэ хэлээд сүдэрт энэ жиг би бас тэрнээс бол орчуулсан бол та. Хүмүүс сонирхол байсан. Тэгээ би нэрээ заах тэгвэл рампог яг нэг хүн сандлыг би бас нэг тийм адлын талаар детектив шин чанарын илүү баримтлаад орчуулсан учраас рампог өөрийг бүхэлд нь ойлгоё гэж бодох юм бол энэ нь илүү дээр байгаа юм л да. Рампог ч янз бүрийн юм хольж бичсэн юм шүү дээ. Зөвхөн трейлер ч юм уу зөвхөн детектив бичээдсэн юм шиг бүгдийг нь хойлоод бичээдсэн. Трейлерч тооцоолоо эсээ хүртэл маш их болно гэсэн тийм юм шүү дээ. Сувж судлааны хүртэл үлүүд тайлбар үлүүд хүртэл тэр өнгө эсийн харагдуулахын тулд би нэмэд орчуулсан л та. Энэ бол детектив гэсэн илүү трейлер нам байгаа ч тийм. Жуулт. За ингээд манай энэ удаагийн дугаарт хүрэлт ирсэн. Ташмаг хахта баярлаа. Тэгээд цаашдынхаа нуурын бүтээлд өндөр амжилт хүсье. Тэгээд манай уншигчдад хэлэх үгүй л. За баярлалаа. Одоо хэлэх ч үг. Ястаа хэлж байгаа юм бодохгүй баачлаа. За маш баярлалаа. Одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлдээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно.